За маш их баяртай байна. Тэгээд Бобисхийн 75 жилийн арга хэмжээнд цуглаж байгаа ширээний тестний тэмцээнд манай салбар сургуулиудаас маш идэвхтэй оролцлоо. Нийтээ 30 гаруй тамирчид оролцсон байгаа. Тэгээ эрэгтэй эмэгтэй гэсэн төрлөөр явууллаа. Сургууль болгоноос 2 тамирчид оролцсон. Маш сайхан өрсөлдөөнтэй боллоо. Тэгээд энэ тэмцээнийг сайхан зохион байгуулсан манай багшийн сургуулийн удирдлага хамт олонтой маш их баярлж байна. Мөн энэ тэмцээнд оролцсон тамирчидтай бүгдэнд нь ажилтны өндөр амжилт өргөлийг сайн хүсье. Лавл би сүүлийн нэг 15-6 жил бол тоглосон. Улсын аврагт 3 удаа одоо хүрэл медаль авсан. Тэгээ бусад өсвөрийн үеийг аврах шалгаруулах, залуучуудын аврах шалгаруулах тэмцээн эдэрт бол ер нь алтан медаль манайх чинь дархнаас би ордог байсан. Тэгээ энэ амжилтууд бол магадгүй одоо спортын мастер гэсэн энэ эрхэм үдтэй цолыг авахд бас нөлөөлсөн байхаа гэж бодож байна. Тэр амжилтууд. Миний гол өрсөлдөгч бол Бэк багшаалаа. Тэгээд бас манай багшийн сургуулийн энэ тэмцээнийг бас сайхан зохион байгуулж одоо халуун сэтгэлээр бас ингэж дэмжиж оролцсонд маш баярлалаа гэж хэлье. Алтан медаль авсандаа баяртай байна. 75 жилдээ ороо. Тэгээд Батлаграгч нэлээ хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэгээд ямар ч гэсэн жил сайн тоглоод амжилттай очлоо. Тэгээд энэ хусаас 1-2 дугаар явсандаа баяртай байна. 2007 оноос хойш тоглож байна. Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн профессор багш нар хийгээд Монгол Улсын боловсролын их сургуулийн одоо удирдлага бүх профессор багш нартай түүхтэй баярын мэндийг хүргэж эрүүл энх эрдэм шинжилгээ сургалтын ажилд өндөр амжилт хүсье өрөөё. Нийт нэг мөнгөний ухааны сургуулийн бол нийт Бобисхийн амтландаа 75 жил баярын мэнд төргий эрдэнэ судлал за ажил төвс амьдрал сайн хүсье. За